За өнөөдөр танк 700 автомашиныг танилцуулах гэж байна. Энэ автомашин манай автохөнгөлгөөний төв дээр ирээд бүрэн авто хамгаалтын хуулга наалгаж байгаа. Гэхдээ машинтайгаа эхлээд танилцъя. Энгийн V6 бензин хөдөлгүүртэй загвар нь бол 560 Ньютон мушгих хүчтэй. Тэгэхээр энэ машин бидний мэддгээр ямар машинтай ойролцоо байна вэ гэхээр Y62 патролтой бол ижлэгэн мушгих хүчтэй. Тэгээд илүү юм нь 9 шатлалтай кроптой. Тэгэхээр юу гэхээр хурдыг богино хугацаанд маш хөнгөн авах юм чадaltaй машин гэсэн. Limited Edition загвар нь 350 орчим саятай. За яг энэ V6 мотортой энгийн загвар нь 250 сая орчмын үнэлгээтэй байж гэнэ гэсэн үг. Монголчууд ямар машин хүсдэг вэ гэхээр 5 тухтай, туулах чадвар өндөртэй, тэнхлэг нь өндөр гэх мэтлэн ингээл олон зүйлийг хүсдэг. Tank 700 гэдэг машин бол яг энэ бүх зүйлсийг зохицуулсан машин юм байна. Tank 700 маань төвөө төгждөг. За мөн урд хойно дифференциал төгждөгтэйгээр онцлогтой. За газраас 27 см-ийн өндөрт байрлаж байгаа. За мөн хийн амарчинтай учраас 5 янзаар төвшнгөө тааруулах боломжтой. За яг одоо байгаа хэмжээнээсээ дээш 10 см-ийн өндөр хүртэл хэмжээнд төвшнгөө өндөрсөх боломжтой учраас ямар ч нөхцөлд энэ машин тулахгүй гэсэн. 20 обуудтай 275/60/20 үйлдвэрээс гарч байгаа дугууны хэмжээ. Тэгэхээр энийг дахиад магадгүй 18-19 обуудтай болгоод дугууг нь өшөө илүү зузаан болгох юм бол шорон зам дээр бүр илүү гоё зөөлөн явдалтай болох боломжтой байна. За мөн дээрэс нь дугууны хөндөй өөрөө маш том зайтай байгаа учраас дугууг дахиад 1-2 арзмаар томруулахад бол ямар ч гар хөлөндөө тулах асуудал үүсэхгүй учраас энэ машин хангалттай өндөр, хангалттай зөөлөн явдалтай дахиад энээсээ илүү тухтай явдалтай болох боломжтой. Энгийн V6 мотортой загвар нь байж байгаа. Тэгэхээр банкны хувьд хэм бол 85 литрийн багтаамжтай ийм банктай байж гэнэ гэсэн үг. За мэдээж Limited Edition нь бол энэ банкнаас гадна нэмэлтээр цахилгаан их үүсвэр авах тусдаа залгууруудтай байж байгаа. Эргэн тойрон нийтдээ 8 ширхэг камер байж байгаа. Тэгэхээр 360 градусаас гадна доод тэнхлэгээ бас явахтаа хардаг гэсэн. Мэддэг гоё машинуудын онцлог шинжүүдийг бүгднийг шингээж гисэн автомашиныг өнөөдөр хамгаалтын хуулгаар бүрэн хамгаалж дуусах шатанда орж байна. Тэгээ хамгаалсны дараа энэ автомашин хамгаалтын хуулгаар дахиж хуулах шаардлага үүсэхгүй. Мөн өөрийнх нь үйлдвэрийн 0 км-тэй байгаа будаг лак нь 40-50% илүү тод өнгөтэй болж хувирна. За зураас цараахан үүсэхгүй, магадгүй үүсэж хэлсэн 5 секундын дотор зураас царааpanга халуун үтний гадаа хас 40 градусын хүйтэнтэй байсан ч гэсэн эдгээр хүчин чадалтай ийм хоолгаар хамгаалж байна гэсэн үг. Мөн голын энэ хэсэг дээр цаг байж байгаа. Цагийг одоо доошлуулахад старт товч байж байгаа гэсэн. Машина энэ товчон дээр тасах боломжтой. Мөн энд яг хуучин боттон хэлбэрээр асах товч мөн байж байна. За хамгийн гой таалагдж байгаа зүйл нь юу гэхээр машин унж явхад сүүлийн үеийн автомашинууд бүгдээрээ смарт болчихсон. Маш том дэлгэцтэй бүх удирдлагууд нь одоо нөгөө парны одоо босоод элдв янзын бүх удирдлагууд дэлгэцэн дээр байдаг болсон болохоор машин барьж явах хөдөлгөөний дунд удирдахад маш хэцүү болсон. Гэтэл Tank 700 гэдэг юу гэхээр бүх удирдлагууд кноп хэлбэрээр байгаа нь надад маш их таалагдж байна. Тэгээд зэгцтэй цуваа байдалд байрлуулсан учраас машин барьж явах явцад жолооч ямар ч асуудалгүйгээр эдгээр зүйлүүдийг удирдах, оролдох боломжийг олгож байгаа. Тэгээд гарт ойрхон байгаа нь үнэхээр таалагдж байна. Tank 700-г танилцуулж дуусч байна. Тэгэхээр яг ийм опшнтай, ийм тоноглолтой, ийм техникийн үзүүлэлттэй автомашиныг та худалдаж авах юм бол одоо Монголын нөхцөл бид бүхний сайн мэддэг машинууд 600, 700, 800 сая үнэлгээтэй байж байгаа. Тэгэхээр маш боломжийн үнээр өөрийн хүссэн хаач явах боломжтой автомашиныг худалдаж авах боломж нэгдэж байна гэж ойлгоход болохоор байна.